Энэ хууль тогтоомжуудыг үндсэн хуулиар зөрчилдөж гин гэж авж байгаа үндсэн хуулийн заалт нь өөрөө 16 дугаар зүйлийг хүний эрхийн иргэний үндсэн эрхтэй холбоотой 3 дугаар хэсэгдэр хөдлөх, даслал, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залламжлах хэрэгтэй гэхэд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө бол ерөнхий гипотезээр тавиад ард нь ямар эрхтэй болох тухай ингээд дурдсан юм заалт байгаамаа. Тэгээ бид бол одоо нэг зүйлийг үнэхээр бодох хэрэгтэй. Үнэхээр хүний хөдлөх вэ нү, үл хөдлөх вэ нү, өмч хөрөнгөтэй байх хэрэг гэдэг бол суурь эрх. Тэр өмчн дээрээ түшиглээд дараагийнхаа өмчийг олж авах гэдэг бол энэ шударгаар өмчтэй болох гэдэг эрхийнх нь бас суурь нь багхгүй. Тийм учраас энд бол хоёр тал оролцож байгааг сайн бодох хэрэгтэй. Хүн өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалаад дээр нь байшин барилга барих ч юм уу өөрийнхөө бизнесийг өргөжүүлээд юм хийж байгаа. Тэр цаанаас нь тэр барьцаалаад мөнгө өгж байгаа хүннийх нь бас өмчийн тухай ярих хэрэгтэй шүү дээ. Тэр хүн нь бас мөнгө өгж байгаа байхгүй юу? Тэр хүн нь яг тэр барьцаанд тавигдж байгаа үе хөрөнгөчийн өмчлөлийнхөө хувьд бол үнэхээр ихний шударга өмчлөгчийн өмч мөн боловч яг барьцаанд тавигдаад гэрээний эрхчлөө гэрээ хийгдэж байгаа тэр нөхцөл байдлаараа би ийм гэрээнийхээ нөхцөлийг зөрчүүл энэ өмч таны холон шүү. Энэ гэрээнийхээ нөхцөлийг биелүүлвэл энэ өмч минийхээрээ байна шүү гэдэг дараагийнхан нөөц боломжийг олж байгаа тийм шинэ харилцаа шүү дээ. Энэ харилцаа ч өөрөө чөлөө солилцоо зах зээл гэдэг зүйлийн суурь нь болж гэж байгаа. Энэ харилцаа өөрөө хүн өөрийнхөө өмчн дээр түшиглээд дараагийнхаа баялагийг бүтээх, дараагийнхаа үр ашигтай өмчлийн хэлбэрүүдтэй болох тэр суурийг нь бий болгож гэж байгаа. Биднээс яг энийг механик байдлаар энэ үндсэн хуулийн нэг энэ зүйлийг зөрчиж байна гэд зөвхөн нэг хүн дээр тооцоод эн чинь өөр өмчтэй 2 3 хүний харилцааны тухай яриа гэж ойлгохгүйгээр нэг хүнээр тооцоод ийм механик шийдвэр гарах юм бол нөгөө ипотекийн зээл, зах зээл дээрх орон сууцтай болох мөрөөдөл, банкаас өөрийнхөө хөдөлгөөлөлт хөрөнгөөрөө зээл авах тэр боломжуудын нээлттэй байдал гээд маш олон эдийн засгийн харилцаануудыг мохор боломж руу ингээд шахнаа. Тийм учраас энийг бид бол их ухаалаг шийдэх ёстой. Үндсэн хуулийн зэцтээр манай улсын хурлын итгэмжлэлтийн төлөөлөгч очоогүй учраас энэ тайлбарууд нь хангалттай хийгдээгүй юм шиг байлаа. Тийм учраас гишүүд энэ удаадаа ямар ч гэсэн энэ бол үндсэн хууль зөрчөөгүй гэдэг дахин тайлбар их боломжийг бол зэцтээр олгож өгөх ёстой гэж би өөртөө харж байгаа. Энэ өөрөө Монгол улс цаашаага эдийн засгийн эрүүл хөгжлөөр чөлөө солилцооны зарчмаар өмчтэй хүн өмчийнхөө үр шимийг хүртэх боломжтой тэр цаашдын хандлага руу яаж явах юм бэ гэдэг дээр нэлээд сайн бодож тооцож нэг шийдвэрээ гаргах хэрэгтэй юм байна гэдэг үднээс Пользон байнгын орооны саналыг дэмжиж гишүүд мань саналаа өгөөрэй гэж хүсэж байна.